Од өндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Адар нэр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг эрүүл амьдралын сонголт, ухаалаг худалдан авалт, Age Point цэгийн болон чанартай амьдралын ураатай Мортон Residence ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од өндөр сувгаар мөн NTV телевиз, за 83.3 107 столгоны Од өндөр радиогоор хүрч байна. За өдрийн Зандаа. За өдрийн дэв ба. За хүн төрөлхтөн бол сая нээлтийг хийсэн. Цаашаа ч хийн. Эдгээрээс одоо алийг нь хамгийн чухал, алийг нь чухал биш гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Гэхдээ өнөөдөр хүн төрөлхтний хамгийн их өөрчилсөн 10 нээлтийг эбагийн үзмжээр та бүхэнд хүргье. За нэг юм асууя. Скотч байгаа юм уу? За байхгүй. За хамгийн чухал 10 гэж одоо нэг зүгээр үзмжээр яаж ааш. Энд нөгөө хүмүүс янз бүр угаас хуваагдж болно шүү дээ. За тэгэхээр шууд нэгтэн. Энэ 3.3 сая жилийн өмнө болсон явдал. Болсон явдал. Чулуун зэвсэг хамгийн анхны нээлт. Амьтад ер нь багаж ашигладаг. Жишээ нь оронготан бол одоо навчийг ингээд сайхан хуйлж агаад шүглж юм уу болгож үлээн. Үүнийг нөгөө махчин амьтад нөгөө ойрт хорн тэгж шүглүүлэхээр нөгөөдөл цухтаа явчихдаг байхгүй. Заан бол жишээ нэг модыг ингээд тушуугаар ингэж байж агаад биен дээр байгаа ялаа малааг алдсан шүү дээ. Тийм үү. Тэгж үргээдэг байхгүй. Тэгвэл хошуугаа бүр ашиглаа сурцсан юм байна тий. Тэгэхээр чинь зэвсэг ашиглаж байгаа сте. Тийм байна. Ямар нэгэн байдлаар. Наймалж бол одоо хүмүүсийн хайсан одоо коконат жимсний тэр их биеийг нэг юм байгаа штэ. Тэрийг аваад дотор нь орж нуугдж муугдна. Бас л ашиглаж байгаа. Гэвч хүнээс өөр ямар ч амтан чулууны хэлбэрийг өөрчлөөгүй. Чулууны хэлбэрийг нь өөрчилж одоо өөртөө ашигтай зэвсэг болгон хөгжүүлээгүй. Чулууг бол ашигладаг. Гэтэ хэлбэрийг нь өөртөө ашигтай зэвсэг болгож хуургаж чадаагүй. Мод навчаар хийсэн багч ч болохоор ялзарна, хагарна, муудан тий. Харин чулуу бол хамаагүй урт настай. Тэгээ нөгөө гол нь хүссэн хэлбэртэй оруулж өөрчлөх боломжтойг мэдсэн хүн төрөлхтний хувьд хувьсгалт нээлт юм. Чулууг ингээд өөрчилж байгаа нөөрэ сэтгэн бодох чадвар, гарын урд үг сорьсон маш хүнд ажил. Тий. Бусад амьтаас хүн нөгөө илүү том тархитай учраас энэ бэрхшээлийг даваад гарсан. Жадны үзүүрт ингээд хурц үзүүртэй чулууг бэхэлж өгснөөр ан хийхэд хамаагүй амар болчихжээ. Тэгэхээр яасан гэхээр хоол хүнс илүү илбэг болоод нас нь уртсаад хүн ам өсгөд нөлөөлчих. Тийм ээ. За тэр үе чулуун зэвсгээ мэдээж үр хөвгтдээ өвлүүлгэл байсан байлгүй бодвол орчин үеийнхаар бол энэ бол дондог дулам хатны барьж исэн хөөрөг шүдэ гэдэг шиг те бас нэг үе дамжсан чулуу зэвсэг явдаг л байсан баг гэж бодож байгаа. За орчин үед бол чулуугаар байшин барьж ин зам гүүр хийж ин хөшөө дурсал босгож ин те маш их юм хийж байгаа шин. За энэ бол ингээд ихний том нээлт. За харин дараа нь сая жилийн дараа буюу одоос 2 сая жилийн өмнө хүн галыг ашигладаг болж. Энэ бол хүн төрөлхтний хувьд эргэлтийн цэг болж байгаа юм. Галтай осноор. За махчин амьтдын дайралтыг няцаач чаддаг болж. Ялангуяа шөнийн цагаар. Зөвхөн махчин ч биш. Энд чинь хөнөөлт шавжийг устгах тэднийг хөөхд бол галыг ашиглана шүү дээ. Жишээ нь нөгөө өвс шатаагаад нь утаа май тавьж шавжийг ойртуулахгүй гэдэг одоо урт бид нар ашигладаг те. Мөн галаар юу болсон гэхээр дулаан орчныг үсгэж. Амьдрал маань тав тогтолчих те. Хөлдөж үхэх аюулаас аврагч. Ер нь. За нөгөө хамгийн гол нь нөгөө багц зэвсгээ бүр илүү сайжруулах боломжтой болчих. Галын тусламжтайгаар. Жадыг галын тусламжтайгаар илүү хатууруулдаг болж. Модын те. Сайн зэвсэгтэй болсноор нөгөө агендаг амьтын төр зүйлийн тооч нь ахаал нэмэгдэнэ. Үүнийг дагаад хоолсонс ахаал нэмэгдэнэ. Хүн ам нэмэгдэнэ. За харанхуйд эсвэл хүүтэнд хүн идэвхтэй байх боломжийг олгож. Ер нь бүрэнхий болонгоо шууд унтаад өгдөг биш. Галт тойрч суугаад бие биетэй харилцаж эхэлнэ гэсэн үг. Тэ. Тэгэхээр нэг харилцаа холбоо нэмэгдээд оюун ухаан хөгжгөнө. Яг үнэ. Тэгээд тэнд чинь агуу бол харанхуй ш. Тэгээд гал байхад тэнд юу одоо дүрс зураг, сүг зураг, тэгээд хадны зураг эднэр дүрслэн их гой юм болж ш. Тэнд чинь хоорондоо харилцана гэж хамгийн чухал. Одоо тэнд нэг үлгэр ярьдаг нэг байгаа тий. Нэг сайхан ярьж байгаа ш. Тэгээд анхны хэлмэл үүсэн ш. Тий. Нэрээ тийм ээ. Бас Африкаас сэрүүн орн руу нүүх боломж их нүүдлийг тэтгсэн. Гал. Тэрнээс бид Африкт л байгаад байхсан. Тийм байна. Галын тусламжтайгаар бид дэлхийд даяар суурьсан, тий? Энэ бол үнэхээр гоё. Тийм байна. Галын хэр чухал вэ гэдгийг Прометейн домгоор мэддэг шүү дээ бид нар тий. Прометей гал авчирч өгснөөрөө хүн төрөлхтнийг илүү хүчрхэг болголоо гэд Зевс хүртэл уралж байгаа шүү дээ тий. Тэгээ цовдлж байгаа шүү. Тий.
За галын тусламжтайгаар хамгийн чухал нь хоолыг болгож иддэг болсон. Хоолыг болгож иддэг болсноор хатуу ургамал нөгөө зажлах зориулцтай амир хүчрэхэг ирүү яасан гэр жижигрээд хүчрэхэг ирүү жижигрэхээр цаана нэг юм томорд юм л да. Нэг юм багсвал нэг нь томордог. Юу томорсох гэхээр тарих 2 дахин томорсон юм. Энийг толгойн бүтц нэг иймэрхүү нэг хэдэн сантиметр гээд бурхнаас нэг өгцөн байхад нь тэрний ихэнх хэсгийг хүчрэхэг ирүү тэгээд жижигхэн тарих дух байсан бол энэний байр салхицсан. Тийм байна. Сайн бааз. Тийм. Зевсийн уурлах нь жаргач юм би. Тий. А гэхдээ хүн төрлөختөө ихэндээ байгаль дээрх галыг ашигладаг байсан ба. Чин ойн түүмэртэй эсвэл одоо галтуул эсвэл аянга бухаар нэг гал ингээс авдаг ч юм уу. Тэгэхэр чин унтраачгүй тул байнга сахиж суна гэсэн үг. Тийм шүү дээ. дээ. Энэ үйл явц унтраахгүй тул төлөө явж исэн энэ үйл явц 1 сая жил үргэлжилсэн маа шүү дээ. Тийм үү. Тий. Галаас ёстой байсан нөхөр унтаадаг үл яах вэ? Нойрондоо дээлдэд. Ийм аюултай 1 сая жилийн турш. Харин өнөөгөөс 1 сая жилийн өмнө цаадуулч нь буюу бидний өвөг дээц гэсэн үг шүү дээ. Галыг шинээр бий болгодог аргыг сурсан. Тэр бол амархан тий. Бидний хамгийн сайн мэдэх модын хооронд үрж жагаад тий. Гэдэг үрж жагаад гал гаргадаг. Ийм сайхан. Гал малах гэснээс Castaway гэдэг Tom Hanks кино байдаг шүү дээ. Тэрэн дээр хашаар явна гал асаачаад шинжэнгөө маань чунддаг үү. Харин тий. Тэгэхээр одоо тэр бас яаж агаад хоолоо болгож идсэн айгуул нэг салгалсан нөхөр тэр гал руу нөгөө түүхээ маха барьж авч бүдэрч унаад гал дээр орхицсан чинь нөгөөд нь хайр юм гээд эдсэн ч амар гоо амттай болчихсон юм лээ. Тий нэг инээтэй л юм тий. За орчин үед галаар бол хоолундаа хийж гин машин гал тэрэг онгоц бүгд галын тусламжтай явж гин сансар төрслөө хийж гин цахилгаан дулаантай болж гин тий. За ингээд явж хагаад одоо хамаагүй наашилж. Энэ үе хүртэл юу болж исэн гэхээр хүн төрлөختөн чулуун зэвсэгтэй галтайч гэсэн анчин түүхч гэсэн хоёрхан мэргэжилтэйсэн. Анчин тэгээд нөгөөдөл нь түүхч. Ирчүүд нанд явна, эмэгтэйчүүд нь жимс дүн. Гэтэл хин нэгэн суутан тэр дундаас гарч ирж байгаа. Яасан гэхээр зэрлэг үхэр, зэрлэг гахаа, ямаа хойно адуу дахиа зэргийг шууд алаад ичвш өсгөж үржүүлж болох юм байна гэдээ бодож алсан ба. Энэ бол өстой гайхалтай суутан. Тэ энэ тэнд ирнэ. За тэгэд анхны тэжээвэр амьд нь болохоор нохоо юм байна. Их сайн. Нохоо толсноор бие хамгаалагчтай болсон л гэсэн үг. Ер нь. Араатай амьтнаас хамгаалч нь мөн анх хийгээд ашиглаж нь. За ингэж жагаад нөгөө бусад амьтад одоо өөрийн гаршуулж эхэлнэ. За ингээ мал аж ахуй өсч. Мал аж ахуйтай болсноор илүү завтай болж. Хамаал үнэхээр завтай болж эхэлж. Үнэнийхэн сүүг уучгаад гиз цацгалан дээш хараад язар нэг цаг ингээд хөвчих болно гэсэн үг. Юм сэтгэж штт. Янз бүрийн мэрэгжил бий болж. Одоо нөгөө хоёрхан мэрэгжилтэй байсан бол үхэрчин, хончин, адуучин, сайлчин, малчин хувцас хийгч, ойдлчин гэдэг ч юм уу баг хувцас хийдэг хүн тий. За тэгээд хүн төрлөختөн нүүдлийн болон сууршмал гэж хоёр багтж байгаа бүр. Хоёр нүүдлийн соёл иргэл, суурин соёл иргэл тий. Ингээ бүр маш том хоёр иргэншлиг хүртэл бий болгож байгаа шүү дээ. Тийм байна. Үхэр гахаа өсгдэн суурин, хонь ямаа хариулдаг нүүдлэн гэдэг ч юм ингээ явчихна. За ингээд суурин газар амьдардаг болсноор элдв өвчин гарч эхэлж. Хамаагүй өвчнөд нүрд бол. Энэ хүний дархлааг дэмжиж өгч. Илүү хүчрхэг болгож байгаа гэсэн үг. Дархлааг илүү хүчрхэг. Тийм байна. За мэдээж тэгээ мал аж ахуйд болсноор тохилог орон сууцнд амьдардаг болж. Одоо гэр маш тохилог шүү дээ. Ноос орны эсхийг чинь те. Эсхийгээрээ гэр барьчин. Энд чинь үнэхээр тохилог. Урд нь чинь нэг агуу магуул амьдардаг байсан нэг урт мурцганд байсан мал те. Шал өрөлж мал аж ахуй болсолж. Тэгэд малыг гашуулж болж байгаа юм чинь урмлыг ч бас гашуулж болох юм шүү гэж бодож эхэлсэн. Ингээ газар тэрэл үсч. Нохооноос хамаг юм эхэлсэн биз дээ. Нохоо чинь ер нь бусад амьтдаг бодвол илүү их оюун ухаантай шүү дээ. Тэгэл ер нь хажууд нь ирээд нэг далжгансан л баг л та. Чонлоо ер нь чон шүү дээ. Чоныг гашуулаад нохоо олгож байгаа шүү дээ. Бас аим шүү чоныг гашуулаад тий. Тэгэд чон учраас одоо чон нохоо ир чинь нөгөө дундаас нь юм гараад идэх чинь тийм ч шүү дээ. За тэгэд ингээд малыг ч гэсэн нохоог ч гэсэн одоо тэр газар тарилан ч гэсэн ингээд өөр юм болгоод энийг одоо бид хөдөө аж ахуй гэж нэрлэдэг шүү дээ тий. Орчин үед бол энэ мал аж ахуйч мах сүгээр хангаж ийн хувцас хонор хийж өмсөж ийн үхрийн арьсаар гутал хийж ийн тий болтой хийж ийн бүр хөгжим хүртэл морин хур хүртэл хийж шүү дээ. За ингэж байгаа дараагийн нэлд гараад ирчих энэс шалтгаалаад. Энэс өмнө ч гэсэн ер нь байсан л да. Гэтэ энэ илүү түлхүү нөгөө мал аж ахуй илүү түлхүү болсон. Яасан гэхээр мал аж ахуйд болсноор
тэднийг тоолох хэрэгтэй гэсэн. Ингээ математик гарч ирж. Надад хэд үхрөө хэдийг нь алж идэх вүлээ. Иргэжил хэдэн үнэ туглах бол нэг үхэр дээр нэг үхрийг нэмвэл хоёр үхэр болно. Хоёрыг дээр хоёрыг нэмвэл яг бол ямар олон үхэр вэ? Пөөх 10 үхэр, 20 үхэр, 30 үхэр, хөөх тэр харин 900 үхэртэй хүн явж ийн энэ төр гэдэг ингээ тоолоод байгаа хөөх. 100 гэдэг тоо байд юм шүү дээ. 1000 гэдэг тоо байд юм шүү дээ гэдэг хэлж тийм чинь. Нэг үхрээ би хэдий жимс ногоод гурлаар сольж болох вэ гэл те. Ингээд тоолж нэмж хасаж сурсан хүмүүсийн хувьд 8 арилжаа улам нарийн болж байгаа учраас эндээс мөнгө гэдэг хүртэл зүйл гарч ирж байна. Ингээд эдийн засаг гэдэг том ойлголт хүн төрөлхтөнд бий болж математикаас болж. Тийм бай. Орчин үед математик бол те одоо энэ компьютер гар ус сансрогтор одоо биднийг үзэж байгаа хүртэл энэний цаана дандаа математик явж байгаа шүү дээ. Эдийн засагт математик маш их хэрэг болж байна. Босролд нөгөө логик сэтгэлийг хөгжүүлэхийн тулд босрлын те системд математик айлгүйр геометри орж байна. Нэр эцэг хүү сонсч байл одоо хүүхд багч сонсч байл биш үү? Эцэг хүү сонсч байл бидний үеийнхэнд нэг юм балаа ойлголттой яадаг. Ингээд та нар 10 жилдээ котангенс, тангенс, синус, косинус үзчихээс одоо тэр амьдрал чиг хэрэг болж гинүү гэдэг юм. Ингэж асууж байгаа чинь амьдрал чиг хэрэг болж байгаа. Энд чинь таны логик сэтгэлийг хөгжүүлж. Бид тэрнгүүр юу ч хийхгүй болно гэдэг хийдэг хүмүүс нь байдаг шүү. Инженерүүд нь. А гэтээ бид яг тэрийг хийгээдсэн гэр бидний логик сэтгэлийг хөгжүүлж. За тэгээд цаашаа явахын өмнө хоёулаа хамтран ажиллаж танилцуулж шүү дээ. За тийм. Энэ гоё ингээд нэг цаг хугацааны машин шүү дээ. Яг тийм байна. Би ч нохог батсан хэврэл. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай Morton Residence ивент итгэж байгаа. За Face Construction-ийн шин төсөл байж байгаа. За шинч гэж юу нэлээд удаа явж байгаа. Гэтэ борлуулалт маш өндөр гэдэг юм байлээ. Одоо бараг дуусчих байгаа хөө. Бараг тэгж байгаа. За эдний 2 дугаар ээлжийн одоо байраад ашиглалтанд орсон байгаа. 58-аас 122 м2 бүхий 2-4 өөр байрнууд ашиглалтанд орсон байгаа юм байна. Тэгээ би эдний энийг нэг маш олзуурхаад байгаа юм аа. Лифт орц гарцын хэсэг нэг юм буюу өгжлийн бэрхшээлтэй иргэд тэрэгтэй хүмүүс одоо хараагүй иргэд ч юм уу те тэр иргэдэд маш тийм ээлтэй ийм шийдэл юм байна. Хаяа ингээд тэргээ өргөцсөн хүмүүс явж идэг ч тийм хүүхдтэй тэд нар амар хэцүү гэдэг байхгүй. Харин тий уул нь ийм л юм байна шүү дээ. Хэрв тэрэгэнцэртэй хүн зорчиж болж ивэл тухтай зорчулж ивэл хүүхэд хөгшүүд бүгд аюулгүй гэсэн байхгүй. Яг тийм. Бид нар чинь тухтай газар амьдрах гээд байр худалдаж аваад байна шүү дээ. Тэгэхгүй тэрэгэнцрээ өргөөд одоо 2 хүн дамжуулаад явна гэдэг чинь тухтай биш шүү дээ тэр. Тэгвэл эднийх яг нэг хэмжээдэг учраас одоо тэр хүмүүст маш ээлтэй байгаа. За хүүхдийн тоглоомын талбай нь Дайн улсын одоо дэлхийн тоглоом үйлдвэрлэгчээр тэргүүлдэг ийм үйлдвэр байж байгаа компани гэдэг брэнд байгаа юм байна. Эднийхтэй хамтарч ажилласан. За тагтан 100% тооцоогүй гэж байна. Барилгын стандартаар бол 30% тооцож төлбөр авах хэрэгтэй юм байна. Гэхдээ эднийх бол 100% тооцохгүй. Супер. Энэ баг 20-40 сая 45 сая төгрөгийн хэмжил гарч байгаа гэсэн шүү. За нэг гоё юм байгаа нь хотхондоо дээж өрөх талбайтай гэсэн. За ашгүй тий. Машин дээр өсгөө хасгаад байхгүй ийм давуу талтай юм шин. Нэрээ тэднийг дооглож авахар ингээд шийдлэл гараад өгч байна. Харин тийм шүү дээ. Очил загнаал миний машин дээр хасгачлаа гэдэг. Харин тийм болчихж байгаа. Би бүр ингэж бодож байсан шүү дээ. За би дээж өргөдөг байл яхад доор машин байхгүй бол яана. Би хүлээхлэх таа гэж боддог гэсэн шүү дээ. Хүлээхгүй зөв гараад өргөчөө гэтэл. Тий. За нийт 375 айлын одоо хотхон байгаа. За 375 айл 430 зогсоолт төлөвлөсөн байгаа юм байна. За зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанх хойно одоо энэ хотхон маань байрлаж байгаа. Яг тэнцэнэ одоо шоурум байж байгаа. Үзүүлэн юу гэдэг үлээ тэр чинь. За тийшээ нь очиод ямар барилгын материал ашигласан, ямар зохион байгуулалттай байрын бүгдийг харж боломжтой юм байлээ. За тэдэнтэй холбогдох дугаар нь 76 тэг 67 юм байна. За баярлалаа. За хүн төрөлхт нэг өөрчлөсөн 10 нэлт. За 1 2 3 4 болцсон. Тэгээд 5 дахь нь. За ингэж явж байгаад бид яасан гэр металлик өөр юм болгоч. Тэр маш чухал. Хүн төрөлхтний ашигласан анхны металлыг алт гэж ярьдаг л да. Гэтэ тэр бол худлаа. Эрдэмтдийн үед ер нь хамгийн анхны ашигласан металл ер нь зэсгдэг тэр их санал нийлжлээ. За ингээд алт, мөнгө, төмөр, хар туулга, зэсгэд энийг бид ашиглаа сурцсан. Ингээд металлтай болсноор яасан гэхээр зэр зэвсэг илүү сайжирч. Энэ чинь ан агнуурт маш хэрэгтэй. Дээрээс нь энэ чинь хүн төрөлхтөн одоо яасан гэхээр бас хоорондоо их дайсангалцдаг. Тэгэхээр дайн байлдаанд хин сайн металлтай нь ялдаг болж. Ерөөс металлаар ч хуйг дуулах юм те. Тий. За хамгийн гол нь металлыг хөдөө аж ахуйд ашигладаг болж. Нөгөө анжис чир хурц жото гэх мэт те. Зэтүү.
За шоглж хэлэхэд чансан махыг ч одоо ингээд зулгааж идэх биш. Сайн хутгаар огтлж иддэг болж байгаа шүү дээ. Энэ бол өстой гоё. За тэгээд цаашдаа эн чинь зоос болж байгаа. Металлаар чинь хөгжмийн зэмсэг хүртэл хийж байгаа. Лимб мэм гэх мэт те. Металликс юм болгонд ашиглаж. Орчин үед бол автомашин ус онгоц гал дээр юу гэдэг бүгд энэ чинь металл, зоос, барилга байгууламж, техник, хэрэгслийн ангийн гар утас компьютер бүгд нэг юм байгаа шүү дээ. За ингээд явж исэн чинь нэг сонин гайхалтай юм үстэй. Хизээ хаана үүсэн тодорхойг. Хизээ үүсэн ч тодорхойг, хаана үүсэн тодорхойг. Энэ металлаас өмнө ч үж магад хойно ч үж магад мэдгүй. Тэр нь юу гэхээр дугуй. Дугуй гэж дугуй гэдэг зүйлийг Чүтэг бүр амар нэлт. Амар нэлт. Тий. Энд чинь эхлэндээ хүмүүс чинь нөгөө ваар сав хийхэд нөгөө дугуйг чинь ашиглаж байгаа юм. Ингээд эргэлдээл байгаа шүү дээ. Эргэлдэж хахад ингээд нөгөө шавраа ингэчээд тэгээ гараар ингээд хэлбэр дүрсд оруулаад энэ ваар аяг маяг чи бүгд тэр дугуй дүрсээр хийж байгаа шүү дээ. Гурил тэрэмдэх мэрэмдэх бүгд дугуй. Тий. Салхин тэрэм, мусан тэрэм бүгд юм дугуйны систем шүү дээ. Тэгжээд энэ дугуй гэдэг зүйлийг ингээд эхлээд тиймэрхүү юмд ашиглаад ойлгонгуудаа энийг бүр тээвэрт ашиглая гэдэг бүр мэрэгэн санаа гарсан байна. Ингээд дөрвөн дугуйтай тэрэг зохион бүтээснээр энэ хүнд ачааг бүр маш гол зөөх боломжтой болчихж байгаа шүү дээ. Тэг. Ялангуяа манай нүүдэлчд, манай монголчууд бол энийг гайхалтай байдаг гэсэн. Чингис хааны үед л тэр үхэр тэрэг гэж бүгд дугуйны л тусламжтай явж байгаа шүү дээ. Ингээд морин тэрэг үүсэж байгаа, үхэр тэрэг үүсэж байгаа. Тэгэхээр дугуй нэгэнд бий болж байгаа юм чинь зам харгуйг сайжруулах шаардлагатай болж байна. Ингээд зам харгуй гэдэг чинь хөгжлийн үндэс мэнүүдийг ороомод ойлгоод тий ороомчууд ороомын эзэнт гүрэн чинь хаасайг үе тийм зам тавьдаг байлаа шүү дээ. Тэгээ бүх зам ром хүрдэг гэдэг үг чинь энэчээс гаралтай. Гэхдээ энэчээс нэг авилгал үүс юм ба шүү дээ. Анх ром яг л нэг зам тавих ёстойг ойлгоцсон. Тэгжиж энэ том эзэнт гүрнийг ер нь тий их сайн удирдна. Тэгсэн чинь тэнд зам тавья гэдэг нэг улсын төсвөөс мөнгө авдаг яг авилгач тэнд үүссэн байгаа. Тэгэхээр манайч бас энэ чинь шинэ юм биш юм бэл. Тийм бил. Ингээ хаач юм яриад байгаа. Энд чинь бол өмнө нь бол нэг тавцан дээр тавиад чирдэг байсан бахна шүү дээ. Нөгөө ингээл илгээр нь чирхнэ шүү дээ. Одоо энэ харин за ингээд орчин үед дугуйг бол тээврийн бүх хэрэгсэлд ашиглаж байна. Тэгээд эн чинь сенс гэдэг чинь өөрөө дугуй гэсэн үг. Хөдөлгүүр энжин тий. Хөдөлгүүр мотор бол энэ чинь дугуй. Цаг паркын тоглоомод өөр юу вэ? Сарнаа явагч, ангарахнаа явагч бүгд дугуй шүү дээ. Тий. Дугуйгүй юм алгаа нэр. Нэр л бүр супер. Хин хизээ мэддэггүй. За тэгж жагаад одоо нэг хятадын агуу дөрөв нээлт гэдэг нэг ойлголт үүдээ. Тэрний яг нэг чухал юм гарч ирдэ. Энэ юу гэхээр хүн төрөлхтөн луужинг зохион бүтээч. Хятад зохион. Хүн төрөлхтөн л гэж ярьждаг. Хятад Орос Монгол одоо хамаагүй шүү дээ. Хүн төрөлхтөн. Тэгэхээр хятадын агуу дөрөв нээлтэнд юу ордог гэхээр луужин, дарь, цаас, хэвлэл гэдэг энэ дөрөв хятадын дөрвөн агуу нээлт гэдэг. Луужин хятадууд 2400 жилийн өмнөөс ба. Гэхдээ тэд ийм гайхалтай нээлтийг хүн төрөлхтөн тэр чигээр авч чадахгүй 1000 жил басмаа. Бүр хятадууд нийчээд идэг. Бусд нь мэддэггүй. Тий, бараг 1000 гаруй жил. Яасан гэхээр тэгсэн чинь нэг Монголын эзэнт гүрэн гарч ирээд ястаа гоё одоо юм болгоныг хооронд нь соёлыг солилцууллаа шүү дээ Монголын эзэнт гүрэн ч тий. Европын соёлыг хятад, хятадын соёлыг Европт гэх мэтэр тэгж жагаад 12 13 дугаар зууны үед тэгээд ингээд нөгөө арабаар дамжаад Европт очихгүй. Европт луучин очно гэж маш чухал. Яг л тэд нар чинь бүгдээр угаас даалаачд. Тэрнээсээ викингүүд тий викингийн удмууд тэгж жагаад ер нь л тэнд чинь нэг жижигхэн газар идэж байж ядаад тий нөгөө халуун ногоо гэдэг зүйл чинь алтнаас үнэтэй болсон. Хагас килограмм халуун ногоогоор 7 үхэр сэлдэг байлаа шүү дээ. Пүү юу вэ? Тий. Яг тэгэхээр энтхгээс орж ирж штэ халуун ногоо чинь. Тэгвэл яг энтхэг Европын хооронд чинь Отманы эзэнт улс чинь гарч ирээд бөөн татвар аваад нөгөөх нь бүр ингээд ховрын бар болгоцсон. Тэгсэн чинь Европчууд чинь гэтээ нэг луужинтай болсон. Энэ нэгэнт луужин байгаа юм чи дэлхий бөөрөнхийн үнэн юм бол би баруун чи яваалах юм бол энтхийн зүүн талаас нь очиж штэ. Отман эдгээр надад ямар хэрэгтэй ингээд нөгөө одоо зэрэг талаас гарч ирж байгаа юм. Яа луужингүй далаач чинь хуурай газрын аялагч ч юм уу тэр нь тэнгэрийн иргэсэл баримж авна штэ. Тий. Өдөр нараар шөнө ноддоор гэвч олон ханаг дараалан бүрхэг ч юм уу бороо хурд үед төөрн далай төөрн гэдэг чинь маш амжигт. Ер нь энэ зүгээр хээр талч гэсэн тий. За ингээд луужин гартаа атгсан европчууд чинь
зөрөгтэй болчих жоох. Одоо тэнгэр бүрхүүгээс ч надад хамаагүй. Дэлхийг тойрох ингээд нөгөө зөрөг. За ингээд хүч нь лууж юм байхгүй. Тэнд явсаар байгаа л энэ тэнд очиод сүршиж байгаа шүү дээ. Харин тий. Бүр Исланд руу Америк руу хамгийн түрүүнд викингүүд очсон ч гэдэг тийм. Тийм шүү дээ. Ньюфаундленд арлд. За ингээд луужин гачаар Америк твийг Колумб нээж. Түүний хоёрс газар зүй их нээлтүүд шил дараалан гарна. Хүн төрлөختний түүхт маш өөрчлөгдөнө. Тэгэхээр луужин бол агуу нээлт. За луужингийн дараа юу болсон гэхээр нөгөө хятадын агуу дөрвөн нээлтийн нэг нь нөгөө цаас гарч ирж. Хүн төрлөختөн мэдлэгээ чулуун дээр, модон дээр, шавран дээр хадгалж үлдээдэг гэсэн. Мэдлэгээ үлдээх шиг чухал юм байхгүй. Энэ бол хамгийн чухал зүйл. Гэтэл энэ ихээхэн сул талтай байсан. Ийм юм дээр нөгөө хадгалж үлдээхээр бичиж үлдээх төвхтэй. Одоо цогтын яадны бичээс ч юм уу тэ мэрэгэн тонюкугийн хөшөө нар чинь ер нь тэрийг ингээд бас нэг мэдлэгээл үлдээж байгаа шүү дээ. Амар хэцүү байгаа шүү дээ. Тэ хадан дээр ингээд юм ингээд зорно гэдэг чинь. Тэгээ тэр чи их зүйл бичих боломжгүй байж байгаа тэ. Олноор нь үйлдвэрлэх аргагүй. Тэ. Тэр цаас түүх хятадаас өмнө Египт байсан юм шүү гэдэг ойлголтоо. Яг бол цаасыг англиар paper гэдэг. Хятадын тэр хуулимд бичээс чинь papyrus гэдэг. Тэр papyrus гэдэг чинь зэгсний урам бол. Тийм учраас юу яаж шээ paper гэдэг үг гарч байгаа тийм. Гэтэл энэ материал нь болохоор яг эртний Египтийн амархан үүрч ундаг. Муудаж хөгцөрдөг байсан болохоор хэрэглээний шаардлага хангахгүй хадгалт даадаггүй байж л дээ. Тиймээс papyrus-ыг цаас гэж ер нь их тооцдог юм байна. Харин хятадын тэр юуг болохоор энэ эрдэнэ тэрийг яг жинхэнэ цаас гэдэг байгаа юм. За энийг яаж яасан гэр баруун хаан улс гэдэг хаан улс гэдэг. Баруун хаан улсын их үед цаасыг хийж гисэн ба. Энэ арга нь борцгийг харахтай их төстэй. За. Яг. За модны ингээд холцыг нь хуулна. Холцтой хуулаад холцсныхон тэр гадна талын хатсан хэсгийг нь утгаар эвтэйхэн аваад хайчаар нэмгэн нойтон урт модны холц зүйлдэг. Урт нарийнхаа ингээд холц бид нар одоо нэг лоонг ингээд нэг арилгачаар ингээд нэг нарийнх юм гарч тэрэн шиг л ингээд маш нэмгэн ингээд үсгээд аваад байна гэсэн үг. Тэр урт нэмгэн модыг гадаа ингээд хэцэн дөлгөж чинь. Өлөхөр ингээд нэг яг бид махыг урт уртаар нь хэцэн дөлгөж борцолдогтой яг адилхан. За өнөөх хатсан нарийнх мод аваад усанд 10 хоног твтэх. Хатсныхан дараа буцаад ингээд нойтон болгоно 10 хоног. За одоо дэвцсэн модоо ширхгийнхэн дагуу мод чинь ширхдэг шүү дээ. Ингээд цуулаад нарийнхаа ингээд цуулаад хэрчин бас ингээд бүр мах ирж байгаа юм шиг л яг. Тэгээд бид яг борц нүддэг те. Яг тэрэн шиг өнөөхөөс та балбаж нүдж өгнө. Нөгөөх. За. Одоо бүр жижигхэн болгоод бүр ингээд нүдсэн борцчиг л юм болох юм. Үүнийг мөн л устаа тийм торхонд ахаад дэвтэн. Тэгээд дэвтээснийхэн дараа за бүр маш том юм ширээний тавцан шиг хэмжээтэй ийм хавтгай банз модон дээр нөгөөдгөө жигтгэн тараагаад ингээд бүр яг жигжүү ингээд яг гой жиг тараагаад тэгээд наранд хатаачд юм. Тэгээд галын зэрэгч юм хатаачна. Хатсны дараа өнөөх хавтгай модон дээрээс ингээд эвтэйх аавна. Ингээд энэ цаас. Гэхдээ энэ их хатуу барзар учраас юм бичгэд их төвөгтэй байж. Гэтэл энийг яг цаас гэж хэлээд байна. Тэгсэн чи яасан гэхээр зүүн хаан улсын үед цайлуун гэдэг нөхөр гараад ирэхгүй. Цайлуун гэдэг энэ түшмэл цаас боловсруулахын энэ технологиг бүр шинжлэн өөрөө зохион бүтээсэн ба. Тэгэхээр цаасыг цайлуун гэдэг хүн бүтээсэн гэж бас түүхэнд бичигддэг. Нөгөөх нь хуучны аргыг илүү сайжруулсан юм шиг ба. Модны холтос, хуучин хэвс, даавуу, загсны тор, майлангийн хаял гэдэг гачин юмнуудыг бүгдийг ингэж хольж утгаж буцалгаад харин би хятадыг бодоод байна л да. Тэгээд нарийн хулсны чирсэн дээр тарааш хатаах замаар нэмгэн цаасыг үйлдвэрсэн гэдэг. Энэ гэдэг YouTube-с бичлэгийн үзгээр их гоё ойлгоно. Би зүгээр яг харж байгаад энийг чамд ярьж өгöd. За ингээд цаас үйлдвэрлэлийн арга ямар тач нэг улам босронгуй усараад хулс, чихрийн нишинг, будааны зэгс зэрэг нь цаас хийх гол түүхийд болсон. Хятад ингээд ах юм. Ер нь хараад шаазан энэ төр хийдэг штэ. Ер нь илдэг бусын юм хольж утгаж жагаад усанд хийгээд буцаж хатаагаад буцаж усанд хийгээд ямар нэг юм гаргаж ирээд идэг байхгүй юу? Тий. Эндээ их сайн хүмүүс юм тэр. Тий. За ингээд хятадас үйлсэлтэй энэ ингээд цаас хийх арга явцсаар аваад Тан улсын их үед Солонгос руу тэгээд Япон руу улмаар исламын ертөнцид тарахад цаас үйлдвэрлэх бүр мөнгө хийх зорилгоор хүртэл ашигладаг байсан тий. Дараа нь 11-р зуунаас Европ руу тарахад 13-р зуун болоход Испанд бүр
усан халаагуур ашиглан цаас нь тээрэм зохион бүтээсэн байгаа. За хамгийн гол нь цаастай уснаар яасан бэ? Бид мэдлэгээ удаан хугацаанд хадгалах боломжтой болсон. Хол газар мэдээ хүргэдэг болсон. Нийтээр бичиг үсэх сурах явдал бий болсон. Уран зохиол дэлгэрсэн. Уран зураг хөгжсөн. Ариун цэврийн цаас хэрэглэх соёлтой болсон. Цаас мөнгө бий болсон гэд маш олон давуу талыг авчирсан. Гэхдээ энд нэг аимшигтай зүйл болдё. Одоо хүн төрлөختөн мянган жил харанхуй ертөнцийн нүрийг ордог. Тинчээс одоо хүн төрлөختний хамгийн чухал 10 нээлтийн 9 дэх нь гарч ирэх. Энэ бол амар нээлт. Би нэг урд нь ярьжсэн л гэхдээ чамд ахаад яриад бас үзээгүй юм байл урдах нэвтрүүлгийг яг энэ хэсэг миний сэтгэл хамгийн их хөдөлгдөг нээлт баг. Хамтран ажиллаад танилцуулж байгаа тий. За өнөөдрийн дугаарыг эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт H Point цэгийн нэвэнтгэж байгаа. За H Point нь 11,000 гаруй төрлийн витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, эм эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн бүх барааг нэг дороос онлайнаар захиалан авах боломжтой ийм вебсайт байж байгаа. За цахимаар жорын цаас илгээж худалдан авалт хийх боломжтой. Одоо нэг жургуул өгөхгүй гэдэг болсон шүү дээ. За худалдан авалт бүр нь бэлэгтэй байна. За үнэгүй хүргэлттэй гэж байна. За урамшуулал хөнгөлөлт авах боломжтой байна. За мөн H Point Loyalty application-ыг ашиглаад худалдан авалт бүрээсээ оноо цуглуулад за түүнийгээ зарцуулаад олон урамшуулал хөнгөлөлтөд оролцох боломжтой байна. За од мөндөр гэдэг купон байж байгаа. Энийг ашиглаад хөнгөлөлт идэх бас боломжтой байж байгаа. За H Point энэ юуг бол вебсайт аппликейшн нь бол хаанаас ч хамаагүй татаад авчиж тээ. За захиалга өгөх дугаар нь 7722 34 34. За ямар нэг асуудал гарах юм бол 80 55 64 50 дугаар явцаар холбогдоод асуудлаа хэлээд шийдвэрлэж болох юм байна. За баярлалаа. Баярлалаа. Нэг хамбал амт гэсэн байхгүй хаанда. За чи энэ арт түмнийг ядуу ойлгох, би тэнийг ойлгох. Ингээ хоёулаа эднийг өдөртэй гэд. Тэ тэр бол аимшигт үг байхгүй. Маш муухай. Тэ. Гэтэ яаж тэгвэл тэнийг ойлгоод, яаж тэднийг ядуу ойлгоод ер нь. Яг тэгэхээр хамблам сүм мэдлэгийг өөртөө авч чадсан байхгүй. За одоо чинь Библийг нэг мэдлэг гэж бодъё яг тухайн үед те. Тэд нар чинь нөгөө бурханд итгэдэг учраас Коран судрыг ч юм уу эсвэл Библийг ч юм уу. Тэнгүүд эн чинь өөртөө бүгд ингээд гараараа бичнэ. Бөөх ингээд бичнэ. Яг нэг Библийг бичиж дуусна гэж нэг хүний амьдрал байлаа ш баг. Ингээд маш цэвэрхэн бичээд тэгээд тэрийг нэг гэтээ сүм хит ингээд авчна өөрөө нуучна. Тэгээд тэрнээс хөөш ингэж ин тэгж ингээл нөгөө тэр мэдлэгээ яг өгчихгүй. Нэг хэсгээс нь уншаал нөгөө хүмүүс ингээд захираад идэг. Харанхуй бүдүүлг байдалд. Энэ бол бурхны нам гэж үзүүлчихээ. Ингээд ер нь хамаг мэдлэгийг одоо зөвхөнсээ Библиэс гадна шүү. Янз бүр юмэг те ингээд сүм хийдл ингээд барьцсан учраас сүм хийд маш хүчтэй байсан. Хаанаасаа хүчтэй байсан. Одоо тэр Павлам чинь бүр олон хаадыг ер нь айлгаж явлаа. Бүр Германы нэг хаан те уучлаар ингээд цасан дээр айл нөө хөл нүцгэн айлбыг даваад гадаа ингээд даарцсан 3 хоног зогсчиж Павламаас өршөөл ирчихлээ шүү дээ. Яагаад ганц хүнээс Европын бүх ван хаан бүгд айжсан бай. Яг тэгвэл мэдлэг зөвхөн сүмд хадгалагчсэн толботой. Гэтэл тэнд 1440 онд Гутенберг гарч ирээд хэвлэлийн машин зохиочтой байхгүй. Энэ бол мянганы шилдэг үйл явдал. Үүнээс өмнө 2200 жилийн өмнө Хятадд бол нөгөө дөрвөн агуу нээлтийн нэг нь хэвлэх мөн л дөө. Энд чинь модон барын аргаар хэвлэх арга тий. Эхлээд тэр чинь нөгөө нийгмийн эдлэл ч юм уу даав зэрэг дээр хэвлдэг байсан бол цаас гарч ирснээр цаасан дээр хэвлдэг болсон. Ингээд гоё уран зохиол, ангаа ухаан, түүх, бурхны сургаал зэрэг хэдэн мянгаар нэвлэх боломжтой болсон. Үүнээс өмнө номыг чинь нэг бүрчлэн гараар бичдэг байлаа шүү дээ. Энэ тохиолдолд маш их алдаа гарна. Харин Гутенбергийнх бол бүр модон бараас бүр хамаагүй ингэ чинь гоё зүйл болж байгаа юм. Үнэхээр лаг. Ватиканы эрх мэдэл зөвхөн хаадын дээр нь ойрхоо зогсоогүй шүү дээ. Энд чинь ард иргэдийн өдөр тутмын амьдрал хүртэл сүмийн ялтанд байсан. Хэрвээ нэг сүм гэдэг эсрэг дуграалвал түүнийг тэрс үстэнгээ шатаач шүү дээ. Хэрвээ нэг ламтэй нэг хүүхэнтэй унтмаар санагдаад чи надад унт гэхэд нөгөөдг нь үгүй юм шулмгээ шатаач. Чи аимшигтэй юу юм тий. Тариачд өсөж байхад хаадын сан хөмөр хоосорж байхад Ватикан улам сүрлэг болж илаа шүү дээ. Энэ шудраг ус байдлыг олон хүн мэдэрч байсан ч гэсэн хинч үгэлж чадахгүй байсан. Яг тэгэхээр мэдлэг тэнд хадгалагдаад байсан талбарт Гутенбергийн тэнгууд хамгийн ихний хэсэг ажил нь зориудаар Библийг хэвлэж байгаа байхгүй. Зориуд байхгүй. Яг бол Библийг хүн төрлөختөнд бүгдэнд ийм амар нээлттэй болчоор нүүдвэрж уншаад хөөх
Библиэл дээр ийм юм байгаагүй юм шүү дээ. Энэ ягаад хамтлаа намайг загнаад байна. Ер нь намайг ягаад ярьлаа. Намайг бүр шатааж матгаад манай аавыг ээж гэх юм уу те. Энэ номон дээр шүү тийм болохгүй шүү дээ. Тэгэд эдний хувьд энэ те Европын энэ мянган жилийн тэр хар бараан зүйлийн ард бурхантай нөгөө иргэн чинь шууд харилцах боломжтой болж байгаа. Уншаал тэр дунд чинь хайр байна. Гой гой юм байгаа шүү дээ. Би ихтэй хүмүүсээ нөгөө Христийн шинтэй биш шүү зүгээр энэ шашныг маш их нөгөө хүндэлдэг. Их гой зүйл шүү дээ. За ингээд мэдлэг цөөнхөөс олонхын гарч хэлчихэж. Өмнө нь 100 хүнээс ганцхан л нэг номтой байсан бол нэг хүн 100 номтой болж байгаа. Гутенбергээс болж. Энгийн нэг тариачингэлтгүй хаад ноёд хүртэл бурхантай дундын зурчгүйгээр би папламгүйгээр эсвэл хампламгүйгээр ярилцдаг болж. Хэвлэлийн төхөөрөмж зөвхөн шашныг ч дөргөөг. Коперник, Галилей, Ньютон гэх тэдний бүтээлүүд олон мянган хувиар хэвлэгдэж байгаа шүү дээ. Энэ эрдэмтдийн хилцүүлгийг маш хурдан болгочих. Шинжлэх ухааны хувьсгалын эхлэлийг тавьчих. Хэрэг хэвлэгдэх хөрөмж байгаа бол нэг эрдэмтний бүтээл зөвхөн гараар хуулбарлагддаг байсан бол хэдэн хүний гарт хүрэх байсан бэ те. Тэгэх юм бол энэ нөгөө дэлхийн ертөнцийн нууцыг тайлах аялж ахаад хэдэн зуун ахаад хэдэн мянган жилээр ажиллах байсан. Тэр Гутенбергийн хэвлэгдэх хөрөмж ач холбогдол болсон. Аим шигт. Гутенберг байхгүйсэн бол Европ хэдэн зуун жил ахаад Ватиканы тэр оюун санааны шоронд байхсан бол те. Тэгэхээр түүний бүтээсэн энэ хэвлэгдэх хөрөмж гэдэг бол хүн төрөлхтний харанхуугаас гэрэл рүү хөтлсөн тэр оюун санааны чөлөөлтийн түлхүүр байхгүй. Тэр харанхуй өрөөс гарч байгаа түлхүүрийг энэ Гутенберг бидэнд биелүүлсэн гэсэн үг. Тэр гэрэл гэгээр өгдөж гоё байлаа. Энэ үе чинь харанхуй үе гэдэг байгаа шүү дээ. Тэр харанхуй үед гэрэл цацруулж байгаа шүү дээ. Ингээд хүн төрөлхтний өөрчлөсөн 10 дахь нээлт гарч ирсэн хамгийн чухал. Энэ ч нөө хэвлэгдэх хөрөмжийн цаас энэ болгон чинь бүгд ингээд яг бие биентэйгээ уялдаатай ингэж явж хагаад тий одоо бид эрдэм мэдлэгийг тий нэг хүн 100 намтай болох боломжтой ингээд эрдэм мэдлэг шинжлэх ухаанд нийтээр ингээд дурлах тийм болж хахад нэг хүн гарч ирдэг байхгүй. Тэр нь 10 дахь том нээлт. Үүнээс өмнө яадаг гэсэн хэрэг түүхэнд чинь салхин цэцгээр өвчлсөн хэдэн зуун сая хүн байсан. Бүгд нас бардаг гэсэн. Европт жил бүр 400 мянган хүн салхин цэцгээр өвдөж үхдэг байсан. Амьд үлдсэн 3 хүн тутмын нэгэнд сохордог байсан. Тэгсэн чинь нэг хүн, нэг эрдэмтэн энэ чинь те. Яагаад сайлчид энэ өвчнийг тусахгүй байгаа болоо гэж анзаарсан баг. Яагаад сайлчид тусахгүй байгаа дүүлийн салхин цэцгийг. Тэр эрдэмт бол Англи эрдэмтэн Эдвард Женнер. Ингээд судалж. Сайлчдын тэр сааж байсан үнэнүүд нь үхрийн цэцэг, үхрийн боомч юм одоо юу гэдэг нь үхрийн цэцэг өвчин тусчихсан. Тэр нэг үнэнүүд нь тэрийг нь сайлч туссан болохоор салхин цэцэг өвчнөөс өөрсдийг хамгаалаад байгаа юм гэж Женнер таамагласан ба. Түүний яг зөв байсан. Ингээд Женнер үхрийн тэр өвчин туссан сайлчны эдэлсэн гарнаас нь дээж авна. Одоо тэр өвчин тэр эдэг нь авна гэсэн шүү дээ. Тэгэд цэцэрлэгчийн тэр хүүгийнх нь гарыг зүг тийш нь хийцэн баг. Тэр заваа юм гэ. Одоо чиний гар дээр нэг юм байлаа гэхэд би тэрийг өөрийн гарыг зүчээд би чиний өвчнийг дотор ичиж байгаа байхгүй. Нэг тийм заавал юм болсон. Хамгийн амир нь энэ амжилт болсон. Ингээд хүү салхин цэцэг тусааг. Вакцин гэдэг чинь латин хэлээр юу гэсэн үг гэж үхэр гэж юм шүү дээ. Тийм. Вакцин нэг латин тийм үхэр гэж. Женерийн нээсэн энэ нээлтийг эрдэмтэд дуурайгаад тухайн өвчний хүнд өөрт нь халдаах замаар энэ өвчнөөс сэргийлдэг болсон хүний насыг уртсгаж эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж гисэн юм а. Вакцин эсэргүүцэгчтэй. Энэ хүн төрөлхтний хамгийн том нээлт. Халдвар авсан том хүний тал нь нас бардаг нэг өвчин ба. Урд нь тийм байсан. Одоо энэ вакцины бүр гайхалтай монголоор нь бүр чи авч бүр зориуд. Халдвар авсан том хүний тал нь нас барна. Хүүхдийн 80% нь үхдэг аимшигтай халдварт өвчин болох цагаан бурхан гэдэг өвчин байлаа. Цагаан бурханыг вакцины ачаар бүрэн дарж чадсан энэ нээлтийн хамгийн том амжилт нэ. Энэ өвчин олон мянган жилийн турш хэдэн сая хүний амьд хүрдэг гэсэн. Дэлхийн хаасаагүй. Тэгтэл вакцины ачаар цагаан бурхан өвчнийг 1977 онд тархацыг нь дэлхийн тэр бүрэн зогсоож чадсан. Хүн төрөлхтний ялсан одоогийн байдлаар ганц өвчин баг. Хүн төрөлхтний ялж чадсан өвчин гэж байна. 100%. Энэ бол цагаан бурхан өвчин. Манай ус өвч гэсэн энэ өвчнөр өвчлөгчдийн дийлэнх нь амиалдаг гэсэн. Тэгсэн 1930-аад оны дундуур 200 мянган хүнийг алавдан вакцинжуулсны хүчинд 1940 онд Монгол улс цагаан бурхны бүрэн яллаа гэж зарлан тухаглаж байлаа шүү дээ.
Билээхэн жишээ юм байгаа юм. Гэтэл манайхаа одоо яаж байгаа гэхээр тэр хэлхээс ч ичмээр юм бүр ийм яриа сууж байгаа та. Одоо бид нар чи 10 жилдээ үзэл вакцины яаж тус юм байна, яаж үйлчлдэг ингээл бүгдийг л үзсэн шүү дээ. Бидэнд бүгдэнд нь зааж өгөөд ингээд синхруулсан шүү дээ. Гэвч ч одоо яагаад ийм яриа суугаад. Харин тий. 21-р зуунд ч тий. Харин тий. Арга твэрч төрөж гэж яах шиг юу ч яриад байгаа. Харин тий. За ямар хөө баярлалаа юм шиг байв. Тэглээ. Хийл хөгжмийг оруулмаар ах юм. Тэгээд хөгжмийн талын урлагийн талын бас нэг юм байвал гоё ялаа. Төрөлхтний өрсөн 10 хөгжим гэл оруулж. Нэгт нь юкулеле гэдэг өөрөө зүгээр ингэ сууж байгаа. За баярлалаа. Үнэхээр сайхан дугаар хэлээ зандаа. Баярлалаа ба. За өнөөдрийн дугаарыг маань эрүүл амьдралын сонголт, ухаалаг худалдан авалт H Point цэгийн болон чанартай амьдрын ураатай Мортон Residence ивент тэтгэлээ нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Хот Мөндөр сувг болон NTV телевиз замаг 83.3 107 стилгоны Хот Мөндөр радиогоор хүрсэн. За зандаа дараагийн дугаараар олцъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Хот Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Хот Мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Хот Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй, Монголд ялах болтугай.